Сайн байцгаана үзэгчдээ номын ертөнцийн нэвтрүүлэг интерном номын ихтлүүрээс үзэгч уншигч та бүхэндээ хүрж байна. Энэ 7 хоногт нэлээд олон шинэ номын мэдээлэл хүрэх болно. Учир нь яагаад гэхээр зуны 6-аатай өдрүүд ирж байна. Сайхан ном уншихаар сэтгэл сэргийдэг гэдэг. Тэгэхээр энэ зуны турш унших сонирхолтой номуудыг та бүхэнд санал болгон олон шинэ номыг танилцуулах болно. Ингээ бүгдээрээ нэвтрүүлгээ эхлүүлье. Уншия, урагшлая. 20 жилийн туршлагатай ихцээс эмнэлэг 2015 оноос Японы эрдэмтэн профессор Шимоногийн удирдлагын дор каристод буюу шүдний цоорлын үйл явцыг тогтоох төсөл, Солонгосын имплант сулгах, Германы хиймэл шүдний цоо шин технологиг нэвтрүүлж Монголдо анх дахь боллоо. Бид шүдний эрүүл ахуйн цоо шин 90 үнийг эхлүүллээ. Найрсаг үйлчилж, насан туршийн нэмсэглэл бэлгэлнэ. Номын ертөнцийн нэвтрүүлэг интерном номын дэлгүүрээс 7 нүглэн шинэ номын мэдээлэл хүргэдэг. Тэгэхээр энэ удаа нэг шинэ номыг танилцуулахаар Ахмад орчуулагч, Монголын орчуулагчдын хэвлэлийн дуун хөрвүүлэгч Цолтон Дондог ах хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр шинэ номынхаа мэдээллийг манай үзэгчдэд өгөөж танд өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Би танай номын ертөнцийн нэвтрүүлгээр орж байгаадаа баяртай байна. Энэ бол одоо намайг сурталчилгахаас гадна Александр Сергеевич Пушкиний уран бүтээлийг манай Монголын уншигчид тэр залуу үеийнхэнд танилцуулж байгаа уянтай үлээ гэж ойлгож байна. Пушкины шүлгээс гадна Лермонтов өмнө нь бол Лермонтов энэ шүлгийг танилцуулжсэн. Монгол Улсын их сургууль 50 гаруй жил багшлахын зэрэгцээгээр 60-70-аад оны дунд үеэс яруу найраг уран зохиолыг орчуулж ирсэн. Энэ хооронд бол Пушкин, Анна Ахматова, Арсул Гамзатов, Кайсин Гулеев, Роберт Бернс, Франсуа Вион, хамгийн сүүлд бол би 2014 онд Михаил Юрьевич Лермонтовын Мэндэлсний 200 жилийн ойд зориулж мөн хэдэн шүлэг нэг өргөлжсөн, нэг тууж шүлгэлсэн тууж нэг найргалтай орчуулж гаргасан. Мөн энэ номын Эдмонд хэвлэгдэж энд борлогдож байсан. Тэгэхээр яг хоёул түрүү ярьжсэн ер нь л одоо энэ Оросын яруу найргийг хоёр л хүн орчуулж байна. Нэг нь одоо Сахал нэргүй, нэг нь одоо Буурал Дондог гэж хоёр хүн байна гэж хэлжсэн. Пушкины яруу найргийг орчуулад 80 гаруй жил болж байна. Энд их насцагт орчуулсан. Дараа нь бол одоо манай Цэрэн-Дөржин Цэдэнжив ах бол орчуулсан. Цэдэнжив ахын орчуулга бол их яруу найргийнх нь өнгө аястай орчуулга болсон гэж би боддог. Одоогоор бол ерөөсөө манай Ж нэргүй яруу найраг орчуулж байна. Яг өргөлжсүгийн хажуугаар яруу найраг орчуулж байгаа. Тухайлбал одоо Сергей Есенины бараг нэг төврийг бол тэр жил орчуул гаргасан. Ингээд би бол одоо яруу найргийн орчуулга дотроо бол Александр Сергеевич Пушкинийг би 90 хэдэн онд мөн 2010 онд 2 удаа сэтгэл хөдлөж орчуулад жижиг дэвтэр гаргасан. Үндсэндээ тэрнийг эмхтгэж байгаа. Энд Пушкины 800-аад шүлэг байдаг бол Монголд давхарсан доогоор 300-аад шүлэг байдаг бол би 100 хол гарсан шүлгийг орчуулж мөн энэ номонд 2 найргалыг орчуулж оруулж байгаа юм. За энэ номонд бол бараг Пушкины 14 настайда эмэгтэй хүний сайханд шохоорохч эхэлсэн шүлгүүдээс нь эхлээд 1836 онд хөшөө дурсгалаа босгов би гэдэг шүлгээ хүртэлх оны шүлгүүдээс нь орсон. За магадгүй шүлгүүндийн сонголт бол тийм сайнгүй болсон байж болно. Гэхдээ одоо өөрийнхөө орчуулсан энэ орчуулгыг одоо 80-ийн цаад руу орж байгаа. Бурханаас хайрлж 80-ийн цаад руу орж байгаа бивэл тэр шүлгүүдээ эмэгтэж байгаа учиртай. Нөгөө талаар бол өөрийнхөө орчуулгыг бас мэддэг чаддаг улсууд бол хянуулах зорилгоор зарим 30-40 шүлгийг бол Орос ихтэй хийсэн, 2 найргалыг мөн Орос ихтэй хийсэн ийм онцлогтой юм.
Энд бол Пушкины шүлгүүдээс гадна Моцарт, Сальери хоёр, Гаврилийн дуул, Намар цаг гэсэн ийм 3 найргал орсон байгаа. Энэ бол одоо Пушкинийг яруу найргийг сонирхох Монголын залуучуудын шин давлгаа гаргахад өчүүхэн хувь нэмэр болох болов уу гэж би бодож байна. Ном бүтээх ажил одоо хийж штэ одоо. Тэгж байна. Яг одоо нэлээ олон ном бол мэдээж өмшигчтэй гар дээр тавиад байгаа. Би үл ерөөсөө нэг 10-аад яруу найрагчдын бие даасан төвөр гаргасан. Тэрнийг одоо бас эмгэгдэж байгаагийн ихэн нэн байна. Одоо Роберт Бернс Хойд Шотландын яруу найрагч. Тэр үл жинхэнэ одоо уянгийн 90-ний сайхан яруу найрагч. Тэрнийхээ эмгэгдэгчгээд байна. 2003 онд та дуун хөрвүүлэгч гэдэг цал тэмдэгсэн байна шүү дээ. Тэгэхээр яруу найрыг нэлээд оролдож сонирхоод бас эндээ бас нэлээд итгэвчтэй дуртай юм аа. Дур үе голохгүй дунд чимэг сүүжээ голохгүй гэдэг шиг би өөрийгөө голохгүй яруу найргийн орчуулга олон жил хийжээ. Энэ бол одоо миний өөрийн маань л байгаа араншин, өөрийн маань л дур хүсэл маань энэ гэж би бодож байна. Пушкины шүлэг яруу найраг бол хайр сэтгэлийн уянгийн гас гадна одоо иргэний өрийн бас байдаг. За эхлээд одоо жишээлх юм бол шуурга гэдэг нэг зургал байна. Харанхуй шуургатай далай, халгин цалгин эрэглэгүй наадахгүй, давлгаанаас дээш вайц зогсохгүй, данцгаан нөмөрхтэй бүсгүйг, аянгийн гэлван агшин бүрийд аал улаанаар гэлуулан байхгүй ийм сайхан зургал байж байна. За ингээд энд жижиг ийм шүлгүүдээс гадна өвөл гэдэг нэг сайхан нэлээд томоохон хэмжээний би грек бүсгүйд гэж би Моя роднословная гэж миний гэрийн үеийн бичиг гэдэг өөрийнхөө удам судраа гаргасан байгаа. Монголын залуу үеийнхний оюуны гэгээ улам мандан гэж байх болтугай. Тэгээд Монголд үнний үрд гэж байх болтугай гэж ерөөё. За баярлалаа. Тэгээд дандаа дараагийн бас энэ төврээр дахин уулзахын ерөөл өргөё. Гэр бүлийн амьдралд Буддагийн хөх зөвлөгөө гэсэн ном байна. За энэ номыг Монголын буддийн соёлын төвөөс эрхлэн гаргасан байна. Тэгэхээр тус товын одоо удирдах зөвлөлийн гишүүн Янжин ламгч хүрэлцээрсэн байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За ингээд телевиз үзэгч та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ гэр бүлийн амьдралд Буддагийн зөвлөгөө гэж байна. Тэгэхээр Бурхны шашныг илүү тийм ойлгомжтой хэлбэрээр тэгээ мөн гэр бүлийн амьдрал руу холбож тайлбарласан ном юм болов уу гэж бодож байна л да. Тэгэхээр номын тухай мэдээлэл манай үзэгчдэд өгөөч. За энэ номын тухай ярихын өмнө би багшийнхаа тухай нэг товчхон хэлчихье гэж бодож байна. Энэ Гэвш Пенле Жамба Пенле гэдэг багш маань бол 1993 оноос Оросын холбооны улсад одоо дээрхийн гигантэн 14-р Далай ламын одоо айл дураар энэ Бурхны философийн гүн ухааныг одоо багшаар ажиллаж байгаа. Ингээд багш маань бол энэ бол одоо 3 дахь ном нь Монголд орчуулагдаж гарсан. Манай буддын соёлын төвөөс үлээлд энэний өмнө 41 сургаал, оюун ухааны ариусгах хой гэж ийм ном гаргаад 3 дахь нь болох тэр энэ гэр бүлийн буддын зөвлөгөө гэсэн ном гарсан байгаамаа. Тэгэхээр энэ ном нь бол одоо энэ цаг үед залуучуудыг хань ижлээ зөв сонгох мөн одоо сонгосон хойно амьдралаа амар амгалантай, баяр баясгалантай, сайхан одоо сэтгэл хангалуун амьдрах мөн одоо үр хөвгтэй зөв хүмүүжлэлтэй өсгөх эцэг их үр хөвгтийн хоорондын харилцаа тэгээ амьдралд гарч байгаа зүйлд бол одоо бэрхшээл саадыг яаж даван туулах уу гэд ном маань өөрөө бол 8 бүлгээс бүрдсэн юм сайхан ном байгаа. Номын маань бол яг мэдээж мэрэгжлийн төвшөнд орчуулгын хүмүүс орчуулсан. Тэгээд энэ номыг бол Монголын буддын соёлын төв гэж төрийн бас байгууллага байдаг. Тэгээ манай буддын соёлын төвөөс бол энэ номны орчуулгыг хийлгээд тэгээд дээрэс нь хэвлүүлээд ингээд одоо олонний хүртэл болгож байгаа. Энэ номыг одоо уншсанаар одоо хүүхэд залуучууд маань ер нь гэр бүл ямар ч насны хүмүүс бол одоо гэр бүлийн сэтгэлийн амар амгаланг одоо байлгахад л энэ одоо буддын гүн ухаан хүний амьдралд яаж тусч байгааг л тусгасан их сайхан ном байгаа юм да. Тэгэхээр танаа төвөөс одоо ямарсан 3 ном эрхлээ гаргацсан байгаа юм байна тий.
Тэгээд ер нь номын одоо чиглэлээр ч гэдэг юм уу өөр одоо ямар чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна танаа? Манай буддын соёлын төв бол одоо хүмүүсэд энгийн хүмүүсэд бол одоо өнөөдрийн энэ цаг үед хүмүүс дотроос одоо гэрэл гэгээтэй сэтгэлийн амар амгалан гэдлэхийн тулд бол янз бүрийн одоо сургалтууд явагддаг, хурал номын үйл ажиллагаанд оролцдог, мөн одоо сувраг бурхан шашныг сэргийн засварлах гэд бүхий л одоо ингээд ажлуудтай холбогдож тэгээд одоо бас энэ бурхан багшийн дүйцэн өдөр гэл бүхий л одоо энэ тэмдэглэлт өдрүүдээр бас манай соёлын төвийнхэн ард иргэдийн дунд хот хөдөөд бас энэ сайхан буддын гүн ухааныг энэ орхын сургаалыг одоо сурталчлах хүмүүсийн амар амгалантай байд амьдралыг одоо өөртөө сэтгэлийн амар амгалан гэдлэж амьдралдаа одоо сайн сайхан эрүүл энхтэй эрүүл сэтгэлээс бол эрүүл ухаан гарна. Тэгээд ажил амжилт бүтээл гарна. Энэ талаар бол энгийн хүмүүсэд бол янз бүрийн сургалтуудыг явуулж ирдэг. Энэ номыг уншаад гэр бүлийн амьдралдаа гэрлээгүй байгаа залуучууд бол одоо хань ижлээ зөв сонгох, гэрэлсэн залуучууд бол одоо хоорондоо бие бинийгээ яс суртахуунтай сайхан хүндэтгэж урт удаан хугацаанд сэтгэлийн амар амгалан гэдлэх, мөн одоо үр хөвгтдээ болоод үр хөвгтөө зөв хүмүүжүүлэх, үр хөвгтний эцэгхийн ачийг хариулах тийм ээ. Тэгээд одоо хүний амьдрал чинь дандаа дардан замаар явахгүй бэрхшээл саад тулгарна. Тэрийг одоо давж гарахын тулд энэ номноос бас яавал одоо тэр гэр бүлийн одоо эхнэр нөхөр хоёр энэ сайхан амьдралыг ээтэй эвтэй тулгарч байгаа саад бэрхшээлээ зөв даван туулаад гарах вэ энэ төргээд их сайхан одоо зөвлөгөө өгсөн 8 бүлэгтэй ийм сайхан ном байгаа. Энэ номыг бол одоо би насны хүмүүсийг уншиж судлаж өөрийнхөө амьдрал ахуйд хэрэгжүүлээсэ гэж одоо хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр гэр бүлийн амьдралд одоо өгөх Буддагийн зөвлөгөө гэсэн энэ ном интер номын дэлгүүрт энэ 7 нутагт худалдаанд ирсэн байгаа. Тэгэхээр үзэгч уншигчдайгаа бас энэ номтой танилцаж бас эерэг зөв мэдээлэлээр бас өөрсдөө эзэгнэлээрээ өөрхөө одоо өрх гэрт бас хэрэгтэй мэдлэгийг бас энэ номноос олж авах болов гэж бодож байна. Тэгэхээр бидэнд бас номын тухай яриа өгсөн танд баярлалаа. Танай байгууллагын үйл ажиллагаанд өндөр амжилтыг хүсье. Өшөө дараагийн номоор иргэн уулзахын ерөөл тавья. За баярлалаа. За сайн цаанаа ноёд батгатаараа энэ хүчит цаг зав гаргаж бидний номын нээлтөнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ном маань болохоор бол Magnificent Mongolia гэдэг ийм нэртэй Монголын хамгийн анхны Монголын ахуйг харуулсан, Монгол хээ урлагийг харуулсан ийм ном байгаа. За сайн байна уу? Шинэ номын нээлттэй хийж байгаа маань баяр хүргэе. Энэ номныхаа талаар танилцуулаач. Сайн байна уу? Баярлалаа. Энэ манай ном болохоор Magnificent Mongolia буюу үзэмж төгс Монгол гэдэг нэртэй. Тэгээд гэр бүлээрээ хүүхдүүч, томтууч будах зорилттой ийм Монгол хээ, Монгол ахуйг харуулсан ийм буддаг ном байгаа. Тэгээд ном маань болохоор нийтдээ 60 зурагтай. Тэгээд зураг болгоно нь болохоор Монгол ахуй бүх тийм Монгол зүйлийг өөртөө шингээсэн ийм ном байна. Энэ номыг болохоор бол намайг итгэл гэдэг. Тэгээд би дээрээс нь зураач золбоо гэдэг маш мундаг авьяаслаг зураач байгаа. Тэгээд дээрээс нь уран бэлэг гэдэг зураач хамтарсан. Тэгээд Алтай очир гэдэг хүн болохоор график дизайныг хийгээд ингээд 4 хүний хамтын бүтээл ийм ном байгаа. Тэгээд ном маань болохоор бол ерөнхийдөө бол дэлхийд дахинд бол ийм буддаг номны тренд аягүй дэлгэрсэн. Энэ болохоор бол ажил тайлан, стресс тайлан. Тэгээд дээрэс нь болохоор бол маш хүний бүтээл сэтгэлгээ хөгжүүлдэг гэдгээрээ даваа талтай. Тэгээд яг бодож байгаад бид нар бол Монгол хээ, Монгол ийм одоо ахуй аягүй ийм гоё өнгөлөг байхад ягаад энийг буддаг ном болгож болдгүй юм болоо гэж бодоод тэр үндсэн дээрээ бид нэр энэ номыг гаргасан. Тэгээ ерөнхийдөө бол хүмүүс л ингээд аягүй гоё тод өнгөөр ингээд будаад ингээд яваад яхахлаараа бол маш юм сэтгэлийн таашаал аавна. Тэгээ дээрэс нь болохоор ингээд гоё хурц тод өнгөнүүд харлаар хүн ингээд аяндаа баяр баясгалан ингэж авдаг ийм зорилттой. Тэгээд ерөнхийдөө Монголд анх удаа ийм Монгол ахуйг харуулсан ийм буддаг ном хийгээд одоо нийтийн хийж байгаа баяртай байна. Ийм санаа анх төрсөн бэ гэхээр бол 3 жил би Австралид байсан. Тэгээ Австралид байх хугацаанд бол ерөнхийдөө бол Монгол улсын гадаадд байгаа хүмүүсийн хувьд бол Монгол улс маань аюул сайхан улс байдаг.
Тэгээд яг энэ мэдрэмжээр Монгол буцаад ирэхэд Монголд байгаа хүмүүс маань энэ гоо сайхныг бас хардггүй юм болов уу гэсэн тийм сэтгэл төрсөн. Тэгээ энэ сэтгэлээрээ би энэ Монгол гэдэг гэмийг ийм гоё байхад энийг хараасай, тэгээ бүгдээрээ гоё будаж үзээсэй. Ийм Монгол гоё урлагийн энэ бүх гоё энэ бүгдийг одоо өөрийнхөө биеэр мэдэрч үзээсэй гэж үзснээр маш авьяаслаг ийм залуучуудыг цуглуулад тэгээд ийм номоо хийхээр зориулшуулдаад 8 сарын өмнөөс эхлээд номоо бүтээсэн байгаа. Энэ маань зургийг манай одоо үеэл болох зохиогч Итгэлээ маань ерөнхийдөө Австралид сурч төгсөөд ер нь бол штэ Монгол хувилбараар гаргуул их зүгээр юм байна. Энэ маань ерөнхийдөө Монгол хувилбараар ягаад Монголд анх удаа орж ирж болохгүй гэж гээд ийм санал тавиад өөрөө анханасаа зохиол бүх юмудаа өөрөө ингэ санаачилж гаргаж ирээд энийг маань Монгол хувилбараар нь бол буулгах төсөл жижиг төсөл боловсруулаад бид нэр энэ үйл ажиллагаанд одоо хийгээд дуслаа. Тэгээ хийгээд дуусандаа үнэхээр их баяртай. Жилийн туршлагатай их зэс эмнэлэг 2015 оноос Японы эрдэмтэн профессор Шимоногийн удирдлагын дор каристод буюу шүдний цоорлын үйл явцыг тогтоох төсөл, солонгосын имплант сулгах, Германы хиймэл шүдний цоо шин технологиг нэвтрүүлж Монголд анхдагч боллоо. Бид шүдний эрүүл ахуйн цоо шин 90 үнийг эхлүүллээ. Найрсаг үйлчилж, насан туршийн нэмсэглэл бэлгэлнэ. Don't worry, this aroma can't be described in words. A stringent aroma of fresh Ahmed Ceylon tea invariably brings us back to the place where we are happy. Ahmed tea. Difficult to imitate, impossible to repeat. Номын дэлгүүрээс одоо номын мэдээллийг үзэж уншигч та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр бас бестселлер бол номын тухай мэдээллийг хүргэхээр хаач байсан хэрхэн Парис чүжиг байх номын эрхлэн гарагч их хоёрыг үрж ирүүлээд байна. Тэгэхээр энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа урчин ч гэсэн өдрийн мэнд. Ном нэлээд амжилттай байлаа. Их хоёроос өөрийнхөө тухай танилцуулаач. За их хоёр гэдэг тэгээд миний мэрэгжил бол хуульч одоо бизнес удирдлагаар англи төгссөн. Тэгээд номны орчуулагч бол биш. Гэхдээ миний хоёр дахь удаага орчуулсан ном. Үндсэндээ бол анхных нь бол 2008 онд толичиг орчуулж байсан. Тэгээд энэ бол яг миний яг ном гэдэг утгаараа яг анхных нь бас өнгөрсөн жил орчуулж гаргасан ном аа. Тэгээ одоо бол дизайнераар ажилладаг, дизайнер, стилист. Тэгээ дээрэс нь өөрийнхөө мэрэгчлэлээр бас компаниуд зөвлөгөө өгдөг. Бүр ямар их хөрөвцөн биш нэ хуульч мэрэгжил хайчваа. Яг нөгөө бизнесийн удирдлага хууль хоёр маань яг зэрэгцээд явдаг учраас тэрнгээр компаниудад бас зөвлөгөө өгдөг л дөө. Дизайнер бол яг хувийн сонирхол хобби юм байна тийм. Бүр багын мөрөдөл хийсэн. Тэгээд тэр маань яг англи яваад англи бас нөгөө айгуу гоё тийм загварын тийм шоунууд болохыг хараад за тэгэл ер нь загварын бас их орнуудын нэг шүү дээ тийм. Тэрийг хараад бас яг багын мөрөдлөө биелүүлэх хэрэгтэй мэн ажил хэрэг болох хэрэгтэй мэнэ гэж бодоод тэгээд Монголд ирээд бас загвараа гаргаад ирсэн. Одоо бас 2 жил болсон байна. Ном яг 2015 он 9 сард гарсан л та. Тэгээд одоо гараад бас нэлээд удажлаа. Тэгээ нэлээд удсан. Тэгээд тэрний гарснаасаа хойш бол хүмүүсийн сонирхлыг бас нэлээд татсан. Тэгээд яагаад татсан бэ гэдээ би өөрөө бас гайхсан л та. Тэгээд миний хувьд анх би яг гарсныхан дараа аваад уншсан. Тэгээд аваад унших тэр үед би өөрөө бас нэг за яг юу хийх вэ, яах вэ гэсэн нэг юм хүний нэг төрөгдөлд ордог үе байдаг. Яг тийм үедээ бас орсон юм болов. Тэгээд номыг яг уншсны дараа бол үнэхээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтой байх хэрэгтэй юм байна. Ер нь бол эн чинь богинохон амьдрал учраас зоригтой л алхмуудыг хийгээд амьдрах хэрэгтэй юм байна, зөв амьдрах хэрэгтэй юм байна гэдэг ийм жижигэн зөвлөгөөнүүд бас байдаг ч гэсэн гол санаа нь бол энэ санааг өгөөд илтгэл зоригтой байх хэрэгтэй гэсэн. Тий, одоо Юундэрч зэрэгтэй байх уу? За одоо юундэрч зэрэгтэй агаад байна гэж одоо мэдхгүй одоо ямар ах юм те. Гэхдээ хүн өөрийнхөө амьдралынхаа хүссэн зорилго мөрөөдлийнхөө төлөө хэрвээ тэрийг зөв гэж бодож байгаа бол тэрнийхээ төлөө ер нь явах хэрэгтэй юм байна гэдэг ийм санааг болж харсан. Тэгээд ч магадгүй өөрийнхөө одоо мэрэгчлэлээс гадна дахиад энэ давхар юм хийх санаагаа бүр илүү бодтой болгож чадсан болов уу гэж бодож байна.
Энэ ном магадгүй олон хүмүүсийн амьдралыг өөрчилсөн байх гэж бодож байна. Ягаад гэвэл нөгөө тасралтгүй бестселлер боллоо шүү дээ. Би өөрөө бас гайхсан. Тэгээд сая би 2 сар энтэгт байж байгаад ирсэн л дээ. Тэгээд энтэг рүү би 3 сард явсан. 3 сард ихэд бестселлер хэвээр байсан. Тэгээд би энтэгт байж байгаа 5 сард буцаж ирэхэд дахиад бестселлер гэж харсан бүр гайхаад ямар сонирхолтой хүмүүс аягүй сонирхож чинь би анхандаа бол нэг тэгж бодоогүй лээ. За магадгүй 1-2 сар болох байх гэж бодсон. Тэгээд тасралтгүй ингээд 7-8 сар бестселлер болчихоор нь зарим хүмүүстэй ярилцаж үзсэн л дээ. Яг л миний олж харсан зүйлүүдийг олж харсан эмэгтэйчүүд бас олон. Яг уу мэдээж ном бол өөрөө Парис эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг, хайр дурлал, за тэгээ хувцсны стил, тэдний зуршил, сайн муу зуршлууд гэдэг юмнууд гардаг. Гэхдээ энэ дээрээс бас олж авах шин санаанууд маш их олон байдаг учраас хүмүүс таалагдсан юм болов. Тэгээ дээрээс нь яг уу зөвхөн Монгол биш яг дэлхийд даяар бестселлер болсон л доо. Тэгээд сая энэ тийшээ ингээд л явж хахад бүх газар бестселлер байлээ. Тэгээд тийм одоо Урагшаа, Хонконг, Макао тэгээд өөрөө юунда ханала бас бестселлер болсон. Нэлээд олон газараар ингээд харахад бестселлер болоод явж байлаа. Тэгээд одоо ч гэсэн энэ номны нөгөө промошн нь бас дэлхийд даяар ингээд явагдаж байгаа л да. Энэ зохиолч эмэгтэйчүүдийн одоо Caroline өөрөө бас саяхан Дани улсад байсан баха. Дани улсад нээлттэй хийгээд явж ирсэн. Тэгээд Монгол бол яг 30 дахь орн болж гарч ирсэн. Эмэгтэйчүүд хавтарч утсан ном баг тийм. Ер нь эрэгтэй хүмүүсээс нь л уншдаг юм лээ. Тийм үү? Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийн тухай олж мэдхийн тулд бас уншдаг юм л л дээ. Тэгээд яг мэдээж дийлэнх уншигчд бол эмэгтэй хүмүүс байгаа. Гэхдээ эрэгтэйчүүд бас уншаад надад санал сэтгэлээ хэлжсэн. Тэгээд эндээс өөрсдийнхөө сурсан зүйлүүдийн дахиад ч гэсэн надад ярьжсэн. Номыг яагаад нэр анхан гэж сонгож орчуулъя гэж бодсон юм. Багдус гадаад орнд явж байгаа л энэ номтой танилцсан баг тийм. Яг Caroline Desmarais гэдэг энэ номын яг нүүр хуудсан дээр байгаа нэмэгтэй бол өөрөө загварын одоо од гэж хэлж болно. Өөрөө загвар өмсгч байсан. Одоо хөгжмийн продюсер одоо том брэндүүдийн нүүр царай болдог Lancôme, Chanel гэдэг. Тэгээд энэ нэмэгтэйг би өөрөө аягүй таадаг л да. Тэгээд сошиал медиагаар даадаг. Тэгээд яг номоо гараад ирэхээр нь би өөрөө зүгээр эхлээд сонирхоод авч уншсан. Тэгээд яг аваад уншсан чинь ерөөсөө зогсолтгүй орон дотор сууж байгаа л уншаад дуусгацсан. Тэгээд надад өөрөө маш их таалагдсан л да. Тэгээд яг миний л нэг бас амьдралын яваад байгаа зорилгот бас ингээд хандсан ном биш учраас надад өөртөө аягүй хүрсэн. Тэгээд би тэн дээрс юм олж харсан учраас за энийг ямар ч хийсэн начиг бодлол ингээд нөгөө зарим үед төөрөгдөл давтцсан юу гэхээ бас мэдхээ болчдөг мэдээж хүн болгон тохиолддог тийм үед. Тэгэхээр тэрэнд энэ ном бол тус болох юм байна. Нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол би өөрөө надад маш их таалагдсан хугацаатай тий холбоотой амьдралын хэм маягтай холбоотой. За тэгээд сайн муу зуршлууд гэдэг дээрэс нь маш хөгжилтэй л дөө аягүй хөгжилтэйгээр өгүүлбэрүүд нь маш олон хөгжилтэй өгүүлбэрүүд байдаг. Хөгжилтэйгээр илэрхийлсэн ном учраас надад өөртөө бол аягүй таалагдсан. Энэ яг үндсэндээ бол манай гэр бүл гаргасан гэж хэлэхэд болно. Манай ээж эгч хоёр хоёулаа одоо сэтгүүл зүй утгуурын зохиолын хүмүүс. Тэгээд би өөрөө орчуулгыг хийгээд манай ээж эгч хоёр редакторлаад тэгээд өөрсдийнхөө санхүүгээр одоо хэвлэлтэнд оруулаад тэгээд гаргасан ном. Номын орчуулга эрхийг авах гэж байсан нэлээд хөдөлсөн л гэж бодож байна. 30 дахь орн болж байна гэсэн. Тийм. Яг орчуулга эрхэн дээр нэг айхтар тийм удаан хөдөлтөөгүй л дээ. Тэгээд надад маш их таалагдсан учраас би шууд мэйл бичсэн. Тэгээд мэйл бичсэний дараа мэдээж харилцаад надаас бас асуултууд байсан баг. Тэгээд би өмнө нь толбичиг орчуулж ирсэн учраас тэр хүмүүс бас миний тэр ажлыг хараад тэгээд надад найдаж одоо орчуулах хэрэг өгсөн баг л та. Тэгээд яг орчуулад яг хэвлэлт гаргасныхаа дараахан би Франц явсан. 9 сарын 9-нд гаргасан баха ном. Тэгээд 9 сарын сүүлд Парис руу яваад тэгээд яг нөө номынхоо хүмүүс урилгахаар яваад тэгээд Парист очиод хүмүүстэйгээ уулзаад нөө хэвлэлийнхаа газраар очиод тэгээд үнэхээр гоёсэн л яг бусад орнуудад бол дандаа хэвлэлийн компани эрхийг авсан юм билээ. Эрхийг авч гаргасан. Тэгээ Монголд бол яг ийм хувь хүн тэгээд нэг ийм загвар сонирхолтой нэг ийм охин тий очиод ингээд аваад эрхийг аваад орчуулж гаргасан. Тэдэрт өөрсдөөс их сонирхолтойсэн юм билээ. Тэгээд ном яагаад тэр хүмүүс бас айгүй олзуурах хүчтэй Монголд орчуулах эрхийг өгсөн гэхээр ном дээр Улаанбаатарын тухай бас дурдсан байдаг байхгүй юу?
Тэгээ тэр хүмүүсийн хувьд бол Монголд ирж үзээгүй. Тэгээд Улаанбаатар гэдэг бол тэдний хувьд Монгол гэдэг бол тэс өөр орчин тий. Өдөө нутгийн талаар ингээд өөрсдөө боддог учраас тэс өөр гэдэг утгаар нь номон дээр дурдсан мэт. Тэгээд тэрнээс их сонирхолтой байсан юм шиг. Тэгээд олон орны ингээд өөрсдийнх нь хийж байгаа зар сурталчилгаан дээр Монгол юм cover аяг их явсан л та. Монгол орчуулгын cover. Магадгүй нэг их орноо бас нэг тиймээс өөр өнцгөр төсөөлөөс нь өөрөөр бас танилцуулах тэр боломжийг олгосон байна. Одоо тэгж найдаж чинь тэг яг өөртөө гайхчихлээсэн л да Монгол бэ одоо хэдэн хүн амтай лээ 3 сая нийслэл нь хэдэн хүн ам бэ 1.5 гэхээр гайхчихсан л да тэгээ хөөх одоо тэгээд ном тэгээд Монгол эмэгтэйчүүд энэ номыг сонирхох уу гэд тэгээд гол нь яг заавал Франц байх албагүй тий за тэр утгаараа биш гол нь ми энэ дээр суулж харсан санаа түрүүний нөгөө хэлсэн шиг одоо өөрсдөө өсөл мөрөдлийнхаа төлөө зоригтой шулуухан одоо хийх хэрэгтэй байна л гэдэг юмыг харсан учраас энийг л үгүй гэж би тэднэрт хэлсэн л дээ энэ санааг л би хүмүүст хүргэмээр байна. Тэгээ өөрсдөө ч гэсэн за чи одоо бидний намны гол санааг олж харсан учраас бид нар ч гэсэн баяртай байна. Хитэн ширхэг одоо зарагдах нь хамаагүй чи зүгээр эрхийн одоо ингээд аваа тий. Аваад ямар ч гэсэн өөрөө дуртай одоо орчуулад гаргаа тэгээд биднэрт бол аягүй сайхан санагч байна бас нэг юм шал өөр оронд тий бидний төсөл одоо нөгөө Чингис хаанаар төсөөлдөг, мороор төсөөлдөг юм оронд бидний номыг аваад хүрнэ гэдэг бол яг сайхан санагдчихэв. Тэгээд тэдний төсөөлжсэн энэ бестселлер болно гэж бас төсөөлөөгүй л те. Манай энэ зохиолчид тэгээд хэвлэлийн газар маань Францтаа тэгээд яг үргэлжлээд 8 сар бестселлер болсон чинь өөртөө их гайхсан. Ингэж сонирхож уншиж байна уу? Тэгээд би эхнийхээ хэвлэлтэнд оруулчаад ингээд дуусгах чинь гэж бодсон л доо. За дахиж хэвлэх шаардлагагүй. Тэгсэн чи эхний хэвлэлт дуусчаад би яг тэр үед чинь тэгээд яг Европ явцсан үед хүмүүс аягүй асуусан байсан байхгүй. Тэгээд за ирээд хоёр дахь хэвлэлтэндээ оруулчаа гэд хоёр дахь хэвлэлтэндээ оруулчаад би Вьетнам явсан байхгүй. Тэгээд Вьетнам явж тэр чи дуусчихсан. Тэгээд би бүр гайхаа за окей 3 дахьадаа бас оруулах хэрэгтэй байна гэ. Тэгээд 3 дахь хэвлэлт маань одоо ингээд явж байгаа л да. Хүн яг зөв юм барьж аваад зөв юм чин сэтгэлээсээ хийх юм бол хүмүүст хүрдэг юм байна. Тэгээд яг ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээгээр хүмүүс тустай байсан учраас хүмүүст хүрсэн болов түүнээс бол нэг айхтар том амжилт гэж бол харахгүй л яг хүн шиг зэрэгжүүлж байгаа амжилт биш үү? Магадгүй л энэ тийм магадгүй л энэ гэхдээ яг цаашдаа надад бол аюу хурам маш их одоо урам зоригийг өгсөн л дөө өөрт маань. Удахгүй бас тэгээд нэг урт хугацаа биш байхаа нэг 2-3 жилийн дараа ч юм уу дараагийн ном ч юм уу эсвэл магадгүй нэг сарын дараа ч юм уу дараагийн ном гарч магадгүй яагаад бол бас мэдгүй байна те. Гэхдээ ямар ч байсан энэ ертөнцид хөл тавьсан байна. Өөрийн гэсэн уншигчтай болж штэ энэ номороо те. Тэгэхээр дараагийн номыг бас мэдээж байгаа хүмүүс олон байгаа гэж бодож байна миний хувьд. Тэгээд тэр номыг гарах тэр өдрийг хүртэл хоёлаа дахин уулзгаа ерөөл өргөөд одоо ярилцлага өндөрлөё. За ямар гоё юм бэ тийм. Баярлалаа. Харин яг миний хувьд утга уран зохиол ном гэхээсээ илүү хууль, бизнес, за загвар гэд ингэ явж ирсэн. Манай гэр бүлийн одоо ээж ихч хоёр маань болохоор утга уран зохиолд шүлэг ном бичдэг юм хүмүүс идэг. Тэгээд яалтчгүй цаана нэг жоохон гений юм бэд юм болов те. Тэгээд яг энэ орчуулах юм руу орсон болоо тэгээд яг цаашдаа үржиг хэлснээр сарын дараа байна уу 2 сарын дараа байна уу жилийн дараа байна уу те ямар ч хэсэн бүтээл гарч ирэх бах. Тэгээд тэр үеэр бас хүмүүс тэгээ дахиад уулзсан. Тэгээд би ер нь бол яг энэ үнэхээр гоё юм билээ ном бичих биш номоо тийм орчуулна за ном бичнэ гэдэг бол үнэхээр гоё юм билээ өөрт бас бодох хугацаа цагийг маш их олгох юм билээ. Тэгэхээр хэрвээ юм сонирхож байгаа хүмүүсээс байвал ороорой утга уран зохиол руу те ном руу зэрэгтэй ороорой гэж хэлмээр юм бас загварыг тэнцрүү те би өнөхөр хүсэж байгаа л номын зохиогч гэдэг нэр бол гоё нэр штэ маш гоё нэр. Ямар ч байсан ном амжилттай юм чи олон хүнээс магтаал сонссон бас шүмжилт сонссон дараагийн номууд дээр илүү зэрэгтэй бас шинэлэг гоё мэдээлэл өгсөн гоё ном гарна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд бидний ярилцлагын одоо урилгыг хүлээн авч ирсэн баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн одоо өнөөдрийн нэвтрүүлгээр оролцуулж байгаадаа маш их баярлалаа. Номныхаа талаар лекцээр хүмүүстэй уулзах болсноос маш их баяртай байлаа. Тэгээд та бүхний ажилд бас амжилт хүсье.
жилийн туршлагатай их зэс эмнэлэг 2015 оноос Японы эрдэмтэн профессор Шимоногийн удирдлагын дор каристод буюу шүдний цоорлын үйл явцыг тогтоох төсөл, солонгосын имплант сулгах, Германы хиймэл шүдний цоо шин технологиг нэвтрүүлж Монголдо анхдагч боллоо. Бид шүдний эрүүл ахуйн цоо шин 90 үнийг эхлүүллээ. Найрсаг үйлчилж, насан туршийн нэмсэглэл бэлгэлнэ. Don't worry, this aroma can't be described in words. A stringent aroma of fresh Ahmed Ceylon tea invariably brings us back to the place where we are happy. Ahmed tea. Difficult to imitate, impossible to repeat. За уншийн урагшлын өрөөнд номын ертөнц нэвтрүүлэг үзэгч уншигч та бүхэнд интерном номын ихтлүүрээс хүрсээр байгаа лээ. Энэ 7 хоног танилцуулсан олон шинэ номын мэдээлэл та бүхэнд бас таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Өөрт хэрэгтэй таалагдсан номоо интерном номын ихтлүүрээс сонгон авч уншаарай гэж урья. Ингээд дараагийн нэвтрүүлгээр иргэд уулзъя. Баяртай үзэгчтэй.